жилээс шинжлэх ухааны технологийн их сургууль нээлттэй боловсролыг цааш нь Монгол улсад хөгжүүлэх талаар бол тодорхой санаа ачлага гаргаж ажлыг эхлүүлж байна. Өнөөдөр яагаад энэ нээлттэй боловсрол гэдэг асуудал ийм өндөр хэмжээнд тавигдах болов гэдэг талаар би товчхон хэлье гэж бодож байна. Ер нь боловсролын систем бол 3 үндсэн үзүүлэлтээр тодорхойлогдож байдаг. Нэгдүгээрт нь хүртээмж, хоёрдугаарт нь бол чанар, гуравт нь бол өртөг. Английн эрдэмтэн Сэр Джон Даниэл гэж том эрдэмтэн байгаа. Энэ хүн ЮНЕСКОгийн боловсрол хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан. Тэгээд тэр үед бол бидэнд хэлдэг байсан. Энэ хүртээмжийг нь боловсролын хүртээмжийг нэмэгдүүлнэ гэхээр чанар нь жоохон буурдаг. Хүртээмжийн багасгаад сайн хүүхдүүдийг аваад ингээд сайн сургалт явуулах гэхээр өртөг нь өсдөг. Хүртээмжийг нэмэгдүүлээд чанарын ч өсгөөд өртгийг бууруулъя гэдэг энэ асуудал, энэ зорилго бол одоо энэ уламжлалт боловсролын системд бол хэрэгжихэд их хүндрэлтэй гэж хэлдэг байсан. Тэгээд тэр хүнийгээ бол төмөр гурвуулжин гэж нэрлэдэг байсан л да. Энэ бол дэлхийд дахинд одоо их тэр хүний нэртэй холбоотой нэр томьёо гарсан юм. Тэгэхээр энэ төмөр гурвуулжин энэ асуудлыг одоо шийдэх нэг одоо арга зам бол нээлттэй боловсрол. Нээлттэй боловсрол, онлайн сургалт. Энэ бол хүртээмжийн ч өсгөөд, чанартай боловсрол өгөөд бага өртөгтэйгээр ийм боломжийг бол бий болгож байна. Тийм учраас бол нээлттэй боловсрол гэдэг бол манай орны хувьд бол зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай болж байна. Хоёр дахь асуудал нь бол энэ боловсролын системийг бол арчлах энэ шаардлага гарч иж байгаа. Яагаад гэвэл боловсролын систем бол хүн боловсрол эзэмшигт бол асар олон бэрхшээл тохиолддог. Хамгийн эхлээд их сургууль эсхийн тулд бол босго оноо давах ёстой. Дараа нь бол төлбөрийг төлөх ёстой. Тэр төлбөрийн мөнгийг олох ёстой гэх мэтлээ. Тийм учраас энэ нээлттэй боловсролыг нэвтрүүлснээр бол боловсролыг арчилж нэгдүгээр хүртээмжийг нээлттэй болгож, үн төлбөргүй хүртээмжтэй болгож, чанартай боловсролын сургалтын материалаар бол хүмүүс бол одоо үзэж харах боломжийг нээж өгөх. Тэгээд түүний өртгийг нь бол хэд дахин бууруулах ийм бололцоо бол нэгдэж байна. Ийм учраас бол нээлттэй боловсролыг бол бид өөрийн орондоо бол хэрэгжүүлэх цаг нь болсон гэж үзэж байна. Нээлттэй боловсролын анхны үеийн 50 жилийн өмнө Их Британи улсад нээлттэй их сургуулийг байгуулснаар бий болжээ. Энэ их сургууль нь сурч боловсроход тохиолддог зарим саад хоргийг авч хаясан, тухайлбал эсэлтийн босго оноо байхгүй, хүссэн хүн бүр эсэж болдог анхны их сургууль байв. Өнөөдөр зөвхөн Аз төв 70 гаруй нээлттэй их сургууль ажиллаж байна. Нээлттэй боловсролын дараагийн үе нь интернет гарч ирсэнтэй холбоотой. Анхны электрон хичээлийг 1984 онд боловсруулж дэлхийд зарлаж байжээ. Энэ үед e-сургалт эрчимтэй хөгжиж байсан юм. Нээлттэй боловсролын 3 дахь үе нь 200-ны завсарт бий болж технологийн дэвшил, интернетийн сүлжээний давуу талыг ашиглан мэдлэгийг аль болох олон хүнд хүргэх, сурах үйл ажиллагааг илүү өөр өгөөжтэй болгоход чиглэж байна. Өнөөдөр нээлттэй боловсрол хэд хэдэн чиглэлээр хөгжиж байна. Юуны өмнө сургалтын нээлттэй нөөц материал боловсруулж хэрэглэх болов. 2002 онд ЮНЕСКО сургалтын нээлттэй нөөц материал буюу OER гэдэг нэр томьёог эргэлтэд оруулсан бөгөөд энэ нь хичээлийн модуль, сурах бичиг, сургалтын материал, видео хичээл, шалгалтын материал, програм хангамж, мэдлэгийг хүртээх арга техникийг багтаасан ойлголт юм. 2012 онд ЮНЕСКО-гоос сургалтын нээлттэй нөөц материалын чиглэлээр дэлхийн анхны баг хурлыг зохион байгуулах үеэр төрийн бодлого боловсруулагчдад боловсролыг нээлттэй болгохын ач холбогдлыг
ойлгуулах зорилготой байсан бөгөөд 2017 онд болсон 2 дахь баг хурал дэлхийн 100 гаруй орны боловсролын сайд оролцож туршлагаа хуваалцсан байна. Энэ үйл явдал нь улс орнууд боловсролын системд нээлттэй боловсролыг нэвтрүүлэх талаар тодорхой алхам хийж ирсний бодит баримт юм. Нээлттэй боловсролын хөгжлийн өөр нэг чиглэл бол дэлхийн шилдэг их сургуулиуд нийтийг хамарсан нээлттэй онлайн хичээлүүд мөнхийг боловсруулж дэлхийд дахнаа түгээх болж байна. Өнөөдөр дэлхийн тэргүүлэх 200 гаруй шилдэг их сургууль үүнтэй төстэй хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Одоохондоо нийтийг хамарсан онлайн нээлттэй хичээлүүд нь англи хэл дээр гол төлөв байгаа бөгөөд хөгжиж байгаа улс орнууд өөрсдийн хэл дээрээ ийм хичээл бий болгох санаачлагыг олон улсын байгууллагын тусламжтайгаар хэрэгжүүлж байна. Сүүлийн үед нээлттэй сурах бичих гэсэн ойлголт олон нийтийн анхаарлын төвд байна. Өндөр үнэтэй уламжлалт сурах бичгийг нээлттэй лиценз бүхий сурах бичгээр солих ажлыг Америкийн нэгдсэн улсаас эхлээд Польш зэрэг улсад амжилттай хэрэгжүүлж байна. Бразил улс сурах бичгийн дагалдах материалуудыг нээлттэй лицензээр захин хэлбэрээр хүргэх болсон нь сурах бичгийг нээлттэй болгох анхны алхам болжээ. Америкийн нэгдсэн улсад улсын санхүүжилтээр бүтээсэн сургалтын бүх материалыг нээлттэй лицензтэй болгох журмыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Сурах бичгийг нээлттэй болгох чухал ач холбогдолтой. Алсын хараатай төрийн бодлогыг манад хэрэгжүүлбэл засгийн газраас жил бүр олон сая төгрөг зарж сурах бичгийг хэвлүүлэн тараах ажлыг цаг хугацаанд нь хүүхдэд хүргэх гэж ихээхэн хөрөнгө хүч зарцуулж байгаа байдлаас гарах арга зам юм. Нээлттэй боловсролын хөгжил үүгээр хязгаарлагдахгүй нь тодорхой. Нээлттэй боловсролын гол зорилго нь сурч боловсрох явцад тохиолдож байгаа хууль эрх зүйн санхүүгийн болон соёлын зэрэг сад бэрхшээлийг авлах гэж чиглэж боловсролыг ардчилж сурах үйл ажиллагааг үр өгөөжтэй чанартай болгож улмаар насан турш сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтойг дахин тэмдэглэж байна. Open education matters because it opens up opportunities for everybody to use technologies to access new knowledge, skills and values as part of lifelong learning. За багш нарын хувьд бол сургалтын янз бүрийн хэлбэрүүдийг ихтэй аргыг хэрэглэх болцоо өргөж байна. Сурагч нарын хувьд бол олон их усүрээс сургалтын агуулгыг хүлээж авах болцоо өргөж байна. Боловсролын байгууллагуудын хувьд бол нээлттэй боловсролоор дамжуулаад маш өргөн хүрээний аудиторид хүрэх ийм боловсрол бүрдүүлдэг ийм давуу тал байна. Өнөөдөр бол нээлттэй боловсролыг хичмэдээ хөгжүүлж байгаа зарим улс орнууд зарим нээлттэй боловсролын тогтолцоонд хэдэн саяар тоологдох сургацагч бүртгэгдсэн юм байдаг. Гарагтай их сургууль дээр тийм extension school гэдэг байхгүй юу? Тэр нь болохоор бүх насны хүмүүст зориулсан ямар нэгэн эсэлтийн шалгалт авахгүйгээр ингээд хүмүүсийг авдаг тийм сургууль байдаг. За энэ болохоор сертификаттай програм, магистр, бакалаврын програмууд бүгд байдаг. Сертификаттай болохоор ерөнхийдөө хичээлүүд аваад тэрнийгээ үзээд сертификат авдаг бол зэргийн програмууд нь болохоор ямар нэгэн эсэлтийн шалгалтгүй гэдэг нь юу вэ гэхээр тухайн зэрэгт нийцгүйц тийм 2-3 хичээл аваад тэр хичээлээ биегээ стейж мөнгө авах юм бол шууд тухайн сургууль эсэж ороод тэгээд 4 жилийн дараа диплом аваад төгсөх боломж нь бол нэгддэг байлаа. За энэ маань болохоор маш их олон оюутнуудыг боловсрол эзэмших тийм боломжийг нээж өгч ирсэн тийм сурамжтай зүйл болж чадчихлаа. Боловсролыг нээлттэй болгосноор идэвхтэй суралцах процессыг дэмжихээс гадна оюутнуудад одоо сургалтын орчин шинэ нээлтийг хийх, өөрийгөө хөгжүүлэх богино хугацаанд ийм давуу талуудыг олгож өгдөг. Техник технологи хурдтай хөгжиж буй өнөө үед хүүхэд залуучууд бид үүнийг эргээр ашиглан өөрсдийгөө хөгжүүлж, өөрсдийнхөө ирээдүйг өөрсдөө бүтээх хэрэгтэй. За ингэснээрээ маш олон давуу талтай жишээлбэл би интернет дээр байдаг онлайн курсуудыг ашиглаж SAT болон TOEFL зэрэг шалгалтуудыг өгч дэлхийн топ сургуулиудын нэг болох MIT тэмцсэн байгаа.